Дундгой аймгийн хөдөө аж ахуйн газар 2023 онд нийт 13 аж ахуйн нэгжид жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлийг олгожээ. Нийт 1 тэрбум гаруй төгрөгийн хөнгөлөлттэй хүү багтай зээл юм байна. За тэдний нэг Дундгой аймгийн залуу тариаланч туул 300 м2 талбайд хүлэмжийн аж ахуй эрхэлж нарийн ногоо тариалж байна. Тариаланч туул цаашид тариалж байгаа хүнсний ногооны нэр төрлөө нэмэгдүүлж хүлэмжийн аж ахуйгаа өргөжүүлэх хүсэлтэй. Түүнд шороо шуурах, салхилах, говийн хөрсөнд нарийн ногоо удаан ургах, элслэг, шаварлаг хөрстэй тул усалгааны тал дээр орон нутгийн онцлогоос шалтгаалж асуудал гарч байжээ. За гисэн жидгээрийг давснаар өөрийн гисэн хүлэмжтэй болж ургацаа харахаар сэтгэл санааны тайвширлыг мэдэрдэг гэлээ. Ногоо тариалах ажилдаа улам дуртай болсон тул залуучуудад хандан аливаад шантралгүй өөрийн хүсэл мөрөөдөлтөд хүрээрэй гэж захиж уриаллаа. Манай аж ахуйн нэгж нь болохоор одоо энэ тариалсан ногоо бүтээгдэхүүний болохоор аймаг орон нутгад зааж борлуулах сонирхолтойгоор аймгийнхаа хүнсний ногоо худалдаалдаг хэлбэр хошоодуудад нийлүүлж байгаа. Манай говь нутагт бас тариалан эрхэлж болдог шүү. Шинэ тэвжээлтэй ногоо ургуулж боловсруулах бүрэн боломжтой шүү гэж бодож байна. Дундгой аймагт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан иргэд ихэвчлэн өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилготой залуу бизнес эрхлэгчид байна. Тэд хүнсний ногоо тарихаас гадна махан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, оюмл бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мал эмнэлгийн үйлчилгээ, жимсгний талбай байгуулах чиглэлээр тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэл эрхэлж байгаа залуучуудыг илүү төлөвлөгөө дэмжнэ. Ер нь бол орон нутгад үйл тэр төснөө одоо нэг Улаанбаатартаас ч юм уу шилж ирж байгаа ч юм уу иргэдийг үйлчлэж дэмжнэ гэсэн зорилготой байгаа. Тухайн зээлийн шалгаруултыг хангасан хэн бүхэнд нээлттэй зээл хүсэгч хүн бүр оролцох боломжтой юм байна. Одоогийн байдлаар 2025 оны жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн шалгаруултын үе явагдаж байна. Энэ онд Дундгой аймгийн хэмжээнд 3.1 тэрбумын зээл олгох ба одоогоор 21 төсөл хэрэгжүүлэхээр иргэд хүсэлтэд ирүүлжээ.